Олон ч дайсан байдаг аа. Тэдгээрийн хамгийн ихнийх нь өглөө болгон надтай дахиад 5 минут унтчихъя л даа гэж тохиролцох гэж оролдох миний дотоод дуу хоолой. Харин тэр дуу хоолойд би хариуд нь Shut the fuck up you piece of garbage. Don't tell me what I do. гэж хэлээд гүүхээр гардаг аа. Гүүх хэцүү. Гүүхгүй ах бүрч хэцүү. Амьсгалын зам зүрх судасны системийн асуудалтай эрүү өвдөх нийлсэн хөгшин болчих вэ гэж яагаад ямар ч тач гүйж өдрийн 2 оноогоо авдаг юм аа. Өдөр бүрийнхээ өглөөнүүдэд би хайртай. Яагаад вэ гэхээр надад цагаа ууж, мэдээ уншингаа чийлэрч амьдралыг enjoy хийх боломжийг олгодог болохоор би аль болох ажлын тухай бодохгүй байхыг хичээж хэрвээ ажлын тухайх бодол орж ирэх юм бол Shut the fuck up. Get out of my mind гэж хэлээд өөрийнхөө оюун санааг хамгаалахыг хичээдэг. За ингээд л ажиллаа хийж эхлэн шүү дээ. AI миний ажлыг хийж би харин AI-ийн ажлыг хийх болно. AI бит хоёр нийлээд засгийн ажлыг хийх бол засаг харин татвар төлөгчдийн мөнгөөр туулгоолыг сүрүүлэх гэж санаархан. Хайд лайфа гэж ажиллаан ахиулж төлөвлөсөн зүйлсээ хийж 2 рүү чадах юм бол 3 цаг суусны дараа тэр нэг балер юм саадуулж нэг заваа нэг балер бүр багаас байсан бүр заваа гүлэх баг. Төвний нэр бол залхуурал. Залхуурал олон төрхтэй. Идэж уух, унтах, назаарах хүсэл төрнө. Гарч орох, найргих, зугаа цэнгэл бодогдно. Бүхэн шуухан биш. Буруу юм шүү дээ. Гэхдээ ер нь тэгээ залхуурлыг ялж дийлэх олон арга бий. Тэдгээрээс хамгийн үр дүнтэй нь цэвэрлэгээ гэж надад бодогддог. Эргээд ажилд орцгоё. Энд бол манай сайбороны админээс харагдаж байна. Нэг юм алдаа заачаад яадаг юм блэ гэж бодоод байж нөө. We held on tight, but it felt so long. Tell me, where did we go wrong? За ер нь тэгээд юу хийхээ бодож олоод тэрэн дээр төвлөрнө гэдэг бол миний зүгээс хийж байгаа нэг төрлийн тулаан юм аа. Залхуурал, өөртөө итгэлгүй байдал, бууж өгөх гэсэн тэр бодлуудыг үл тоож зорьсон тэр жижигхэн ажилдаа төвлөрснөөр хүн бүрэн амьд байж чаддгаа гэж би боддог. In my veins, we could survive on what remains. You were the one, we had nothing.